Самсон үзэгчдээ парламент телевиз төвцөг мэдээллийн хөтөлбөр шинэ 7 хоногийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийнхэнд мэдээллийн хураангуйд анхаарал хандуулна. Улсын хурлын дарга учрал Оросын улманы улсад хийх ажлаа эхлүүллээ. Хотын дарга барилгын салбарын дүрм журмууд бодит нөхцөл эрэлт хэрэгцээтэй нийцэхгүй болсныг хүлээн зөвшөөрөв. Сэлэнг аймгийн ногоочд улсын хурлын гишүүн ган төмрийн хэлсэн үгэнд эсэргүүцлээ, илэрхийллээ. Японы ерөнхий сайд Такаичигийн тэргүүлсэн эрх баригч нам ээлжит бус сонгуульд ялалт байгууллаа. Ираны шүүх Нобелийн шагналт Мохаммедэд 7 жил хорих ял оноожээ. Оросын улманы улсын цэргийн өндөр албан тушаалтныг буудсан этгээдийг Дубай хотоос баривчилжээ. Эхний мэдээг өргөе. Улсын хурлын дарга учрал Оросын улманы улсад албан ёсны ажил хийхээр өнөөдөр морлоо. Тэрээр Оросын улманы улсын төрийн дуумын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2 дугаар сарын 9-өөс 12-ны өдрүүдэд Оросын улманы улсад албан ёсны ажил хийж байгаа. Улсын хурлын даргын энэ удаагийн ажил нь Монгол улс Оросын улманы улсын иж бүрэн стратегийн түвшлийг хөгжүүлэх, дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна. Яриа хэлцээрүүдээс улбаалan улс төр эдийн засаг, бизнес худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх албан ёсны арга хэмжээ үргэлжилнэ. Ажлын үеэр улсын хурлын дарга учрал Оросын улманы улсын хурлын төрийн дуумын дарга Володин, холбооны зөвлөлийн дарга Матвиенко нартай тус албан ёсны уулзалт хийж хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцох юм. Ажлын үеэнд Монгол улсын их хурл, Оросын улманы улсын холбооны хурл хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссийн 2 дугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна. Мөн улсын хурлын дарга учрал Евразийн эдийн засгийн комиссийн сайд нарын зөвлөлийн дарга Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны төр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцох юм. Дараагийн мэдээг хүргэе. Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хотын дарга Нямбатар барилга дэд үтсийн салбарын бизнес эрхлэгчдтэй уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр энэ салбарт олон жил хоримтлагдсан бодлогын алдаа, зохицуулалтын доголдолыг ил тод хөндөн ярьлаа. Дэлгэрэнгүй анхаарал хандуулна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатар барилга дэд үтсийн салбарын бизнес эрхлэгчдтэй уулзахдаа 2026 онд хотын зүгээс газар чөлөөлөлт, дэд үтс, орон сууцлах чиглэлд олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж бөөг онцоллоо. Үүнтэй үйлдвэрлэн төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг дурдсан юм. Тэрээр барилгын салбарт мөрдөгдөж буй норм журмууд бодит нөхцөл эрэлт хэрэгцээтэй нийцэхгүй болсон нь төслүүд гацах гол шалтгаан болж байгааг хүлээн зөвшөөрч шинжлэх зайлшгүй шаардлагатайг онцлсон юм. Мөн эрчим хүч дулааны хангамжийг хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь орон сууц дэд үтсийн хөгжлийг хязгаарлаж байгааг дурдлаа. Манай улс өнгөрсөн 2025 оны 12 сарын байдлаар одоо Дэлхийн банкны гаргасан судалгаагаар эдийн засгийн чадвараараа эхний дөнгөж 120-д багтаж байгаа. 120-д багтаж байгаа. Манай улсын GDP нэг 25 тэрбум Америк доллар. Бид нар хүчээр 100 хүүхэдтэй сургуультай ерөнхий боловсролын сургуулийн эрэлттэй газар боловсролын яамны захиалгаар 320 хүүхдийн сургууль хүчээр барьдаг. Яагаад гэвэл нэг загварын зураг нь боловсролын яамд байгаа зураг нь тэр түүнд нь очиод зориуд холболт хийж гоод 320 хүүхдийн сургууль барьдаг. Энэ төсвийг Монгол улсын төсөв хөрөнгө оруулалтыг ямар их үрлэгнээр үрж байгаа бид одоо бэлхнээ ингээ хараад суугаад идэв. Угтаа бол тухайн одоо Хөвсгөл аймгийн хатгал сум нь хэдэн хүүхдүүдийн тэрэнд нь таарсан тэзүү хийгээд тэзүү нь магадлагдсан төсөвтэй тэр төсөв дээр нь барилгын гүйцэтгэгч компаниудыг нээлттэй тендер зарлаад түүнд нь барилгын компаниуд тендерт саналаа өгч шалгараад түүндээ тохирсон өөрөө зураг төсвөө хийгээд хэмнэлтэд үсгээд ашгаа олдог. Энэ загвараар цаашдаа энэ нийгмийн салбарын барилга бүтээн байгуулалтын ажлуудыг бид нар хийх ёстой гэж би хувьдаа ойлгодог. Тэгээ сая Риотинто гандагийн тогтчлтыг хийгээд манай саналаа илэрхийлсэн явж байгаа. Одоо хойдлын ногоон нуур дээр бид нар бас нэг төлөвлөлт хийж үзэж байгаа. Заавал тэнд бид нар 20-30 тэрбумын хөрөнгө оруулалт хийх үү? Эсвэл хувийн секторт өгөх үү? Энэ дээр хувийн сектор тэнд жижигхэн ийм юу хийж болно шүү дээ. Одоо нөгөө худалдааны ийм төв байгуулъя. Тэгээ өмнөх талбайг нь бид нар нийтийн зориулалттай байя. Энэ байж болно.
Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар төр хувийн хөгжлийн түншлэл гэдгийг илүү өргөн агуулгатай та хэдэд танилцуулах юм ажлуудыг одоо энэ 3 сарда багтаж эцсийн нүндээ Улаанбаатар хотын эдийн засаг бол энэ хэдэн барилгын компаниуд төр тогтцоо эдийн засаг шүү дээ. Уул уурхаагаас олсон ашиг энд одоо худалдаа үйлчилгээний төв барилга байшин болж л эдийн засаг Улаанбаатарын эдийн засаг тогтцоо учраас хамгийн одоо бидний байн уулзаж зовлон жаргалыг ярьж цааш нь урагшлуулж салбар бол барилгын салбараа гэдэгтээ би 100% нэг санал нэг байгаа та бүхэнд илэрхийлье. Тэгээд та бүхэнд баярлалаа. Ипотекийн санхүүжилтийн талаар хотын дарга ямар ажил төлөвлөж байгаа талаараа мөн дурдлаа. Тэрээр их усүр дутагдсанаас барилгын компаниуд борлуулалтад хүндрэлтэй тулгарч байна. Тиймээс үүнийг шийдвэрлэх зорилгоор хотын ипотекийн сан байгуулах боломжийг судалж байна гэсэн юм. Мөн тэрээр төсвийн хөрөнгийг өөр ашиггүй зарцуулж буй жишээг дурдан сургуулийн насны 100 хүүхэдтэй суунд 320 хүүхдийн багтаамжтай барилга барьж байгаа нь бодлогын алдаа гэдгийг ил тод шүүмжиллээ. Эрэлцэлтэнд таарсан бодит хэрэгцээнд нийцсэн байгууламжил барих ёстой гэж хотын дарга онцлоод нийслэлийн зүгээс цаашид барилгын компаниудад дэд үтсэн бэлэн төлөвлөлтөнд тодорхой төслөө санал болгож төр хувийн хвшлийн түвшлийг бодит ажил болгоно гэдгээ хотын дарга мэдгдсэн байна. Сэлэнг аймгийн ногоо тариалагчид улсын хурлын гишүүн Ган төмрийн олон нийтийн мэдээллийг хэрэгсэлд өгсөн ярилцлагад дурдсан үндэс угсаагаар ялгуурсан шинжтэй үг гэллэгт игдүүцэж буйгаа илэрхийлж мэдээлэл хэлээ. Доктортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэгчдийн үндэсний холбооны төлөөлөл улсын хурлын гишүүнийг энгийн хөдөлмөр эрхэлж газар тариалагын салбарт олон жил хөдөлмөрлөж ирсэн ногоочдыг доромжилсан шинжлэх ухааны үндэслэлгүй ёс зүйн ярьсан хэмээн шүүмжиллээ. Улсын хурлын гишүүн Дуу Ган төмөр өргөц цэгийн сайтад өгсөн ярилцлагада одоо хятад цустай хүмүүс одоо хурдан ургуулдаг гэдэг ийм ярилцлагыг өгсөн. Тэр нь одоо Сэлэнг аймгийн одоо ногоочд гэдэг ийм үгийг бол хэлсэн. За Сэлэнгийн ард иргэд Сэлэнгийн одоо ард түмэн бид бол хөлс хөдөлмөрөө хөрсөн чингээж хүнс үйлдвэрлэдэг баялаг бүтээгч болохоос биш. За хэн нэгэн ус төрчийн амны алдаа, хэн нэгэн ус төрчийн одоо золиос бол биш. За энэ үүднээс бол бид бүхэн өөрсдийн байр сууриа илэрхийлэх гэж бол ирсэн байгаамаа. За Сэлэнгийн ард иргэд бид бүхэн бол одоо Монгол улсынхаа одоо үр тарианы 50%-ийг, хүнсийн ногооны 30%-ийг бол дангаараа үйлдвэрлэдэг ийм хүмүүс. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, за мөн улсын хурлаас гаргасан 2022 оны 36 дугаар тогтоол хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тогтоолын хүрээнд бол сэлэгчүүд бид бүхэн бол хөдөлмөрлөж, ургуулж өнөөдрийг хүртэл ирсэн. За ингэж хөдөлмөрлөж ургуулсныхаа төлөө хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангасныхаа төлөө за хятад цустай болж ингэж доромжлуулж байгаа нь бол зүйд нийцгүй гэж бол үзэж байна. Тэгэхээр улсын хурлын гишүүн одоо Монгол улсын тэргуун шадар сайд, за боловсролын сайд, дээрээс нь өнөөдөр бас улсын хурлын гишүүн, за мөн одоо ардсан намын дарга байсан ийм хариуцлагатай албан тушаал хасчихсан хүн өнөөдөр Сэлэнгийн ард иргэдийг одоо ингэж доромжилж, за гүтгэж ийм үйлдэл гаргасанд бол бид бүхэн бол маш их харамсаж байна. Сэлэнг аймгийн газар тариалангийн амжилт нь удам угсаа бус, харин хөрсний онцлог, уур амьсгал, усалгааны систем, олон жилийн туршлага, хөдөлмөрийн үр дүн гэдгийг ногоо тариалагчид онцолж, улс төрч хүн олон нийтийн өмнө хариуцлагатай, баримтад тулгуурласан үг хэлэх ёстойг сануулсан юм. Мөн тэдний зүгээс уг мэдээлэл нь ялгарлан гадуурсан шинжтэй, үндэсний эв нэгдэл сөргөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж, улсын хурлын гишүүн Дуу Ган төмрөөс энгийн хөдөлмөр эрхэлж буй ногоочдоос албан ёсоор үйлчлэх байхыг шаардлаа. Органик бүтээгдэхүүний тухай хууль гэж хууль 2025 оны 1 сард батлагдсан. Тэгээд Сэлэнг аймгийн одоо 30 гаруй хошоо 400 гаруй ногоочд бол энэ органик гэдэг хөтөлбөрт хамрагдаад органикаар одоо хүнс тэжээл үйлдвэрлэдэг болцсон. За энэ тухайга одоо сар ширний өмнө амжилт юугаа одоо хэвлэлийнхэнд тайлагнах ийм хурал байсан. Гэвч одоо энэ сая Бацанглийн ярьснаар аргагүй одоо төлөөлж хэлхээс өөр аргагүй ийм байдал гарсанд бол та бүхнээс хүлцэл үчиж байна. Нийгмийн бодлого тодорхойлогч хууль тогтоогчийн хэлсэн нэг өгүүлбэр олон мянган хүний хөдөлмөр нэр төрийн гутаах эрсдэлтэй байдаг. Энэ тохиолдолд Сэлэнг аймгийн ногоочдын амжилтыг угсаа гарлаар нь тайлбарсан нь бодит байдлыг гажуудуулсан төдийгүй ялгарлан гадуурхах шинжтэй хэмээн олон нийт үзэж байна. Улс төрчдийн үг үйлдэлд хариуцлагатай байх ёстойг энэ үйл явдал дахин санууллаа.
Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намын үйл ажиллагаа санхүүжилтийг ил тодд нээлттэй байлгах, улмаар иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр хуульчилсан байдаг. Хуулийн дагуу улс төрийн намууд санхүүгийн тайлангаа жилбэр сонгуулийн ерөнхий оронд эрүүлэх үүрэгтэй. Намуудын тайлан 3 үе шаттай хянаж дүгнэлт гаргадаг. Хуульд заасны дагуу хараат ус аудитын байгууллагад намуудын санхүүгийн тайлангаа эхэлж хянаж дүгнэлт гаргана. Үүний дараа сонгуулийн ерөнхий ороо дараагийн хяналтыг хэрэгжүүлээд 4-р сарын 5-ны өдрийн дотор үндэсний аудитын газар хүргүүлж тус газар намуудад олгосон төрийн санхүүжилтийн зарцуулалтын тайлагналд аудит хийж дүгнэлт гаргах зохицуулалттай юм байна. Намууд санхүүгийн жилийн эцсийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн ерөнхий оронд хүргүүлэх үүрэгтэй. Улмаар санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа тус хороонд хүргүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор намынхаа цахим хуудастай байршуулж цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж нийтэд танилцуулахаар мөн хуульчилсан байна. Одоогоор 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 3 намал сонгуулийн ерөнхий ороонд эрүүлээд байна. Цагдаагийн байгууллагаас согтуугаар үлдэгдэж буй гэмтэрэг зөрчилдөд тэмцэх, иргэд олон нийтэд архи согтуурлах хундааны хор уршигыг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зөв хэвшил, хандлагад уриалгах зорилгоор Татварын ерөнхий газар, Гайлийн ерөнхий газартай хамтран 1-р сарын 26-ны өдрөөс цахим архи худалдаа тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Өнгөрсөн 7 хоногт хамтарсан хяналт шалгалтын хэсэг 1693 аж ахуй нэгж 2088 иргэнийг шалгаж, гарал үүсэн тодорхойгүй архи согтуурлах хундаа зарж борлуулсан. Түүгээр үйлчилсэн 34 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн 175 литр архи, 238 литр шар ариг, 74 литр виски, коньяк согтууруулаханд хураан авсан байна. Зөрчил гаргасан 2 аж ахуй нэгжийг 10 сая төгрөгөөр, 8 иргэнийг 4 сая төгрөгөөр тус торгож, 7 зөрчлийг хариаллын дагуу татварын байгууллагад шилжүүлэн ажилласан байна. Энд цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэн хууль дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах хундааны зөвлөл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр сар шөнийн баяраар гарал үүсэл тодорхойгүй архи согтууруулах хундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Энд хуурамч стандартын шаардлага хангаагүй архи согтууруулах хундааг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан борлуулах явдал сар шөнийн баяртай холбоотойгоор нэмэгдэж байгаа тул иргэдийг гарал үүсэл тодорхойгүй архи согтууруулах хундаа худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Уул уурхай эрдэс баялагын салбар нь Монгол улсын төсвийн орлогын 28%, экспортын орлогын 94%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 74%-ийг дангаараа бүрдүүлдэг. Эх орныхоо экспортын орлогыг дангаараа шахуу бүрдүүлдэг энэ том салбарын үйл ажиллагаа зохицуулдаг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хууль санаачлахаар ажиллаж байгаа талаар аж үйлдвэр эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга даш бүрөв мэдээлэл хийлээ. Тухайлбал тус яамны хуулийн төслийн ажлын хэсгийнхаа ашигт малбарлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, газрын тосны тухай хуулийн шинжилсэн найруулга, хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслөөр ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд маргаашнаас эхэлж аж үйлдвэр эрдэс баялагын яам, газрын тосны газар болон холбогдох байгууллагууд Монгол улсын хэмжээнд уул уурхай ассоциацтай хамтран 21 аймагт ашигт малбарлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудын нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байгааг аж үйлдвэр эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга өнөөдрийн мэдээлэлдээ дурдлаа. Ийм салбарын яамны зүгээс газрын тос ашигт малтмал хүнд үйлдвэрийн салбарын аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагууд, иргэдийн нийгмийн байгууллагууд, төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны байгууллагууд зэрэг бүх оролцогч талыг эдгээр хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа. Дотоод улсын үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Арамдаг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр алуулсан мэдээгээр үргэлжилж байна. За Нямгарагт явагдсан Японы парламентын ээлжид бус сонгуульд Японы ерөнхий сайд Санаа Такаичигийн удирдах байгаа эрх баригч либерал арчилсан намын тэргүүлсэн эвсэл томоохон ялалтыг байгууллаа. Японы улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болсон Санаа Такаичи парламентын гишүүдийн сонголтоор ерөнхий сайд болсноос 4 сарын дараа ард түмнээс шууд дэмжлэг авахын тулд парламентын доод танхимын ээлжид бус сонгуулийг зарласан юм. Тэгвэл Нямгарагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр түүний удирдсан либерал арчилсан нам болон Японы инновацийн намтай байгуулсан эвсэл парламентын доод танхимын нийт 465 суудлаас 352-ыг нь авсан нь түүхэн дээд амжилт болоод байна. Үүнээс либерал арчилсан нам дангаараа 316 суудлыг авч олонх болсныг их сурвалжууд мэдээлээд байна. Харин сөрөг хүчний бусад намууд нийлээд 113 суудалтай боллоо. Такаичигийн өмнөх 2 ерөнхий сайд түүнтэй ижил оролцоогыг хийж байсан шавьлагтай холбоотой дуйлан шууган мөн ард иргэдийн амжиргааны өртөг нэмэгдсэн зэрэг асуудлын улмаас өнгөрсөн жил парламентын 2 танхимдах намын олонхын байр суурийг алдаж байсан бол энэ удаагийн түүхэн ялалтаар либерал арчилсан
нам хүчтэй эргэн ирэлтийг инхүү хийж байна. Тус нам парламентын дээд танхимд олонх биш боловч хууль тогтоох үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломж инхүү бүрдэж сонгуулийн дүн албан ёсоор батлагдсны дараа Такаичи өөрийн консерватив мөрийн хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлэх боломжтой болох гэж байна. За сонгогчид Такаичиг татврын хөнгөлөлт татаас амласантай холбоотойгоор мөн анх удаа эмэгтэй ерөнхий сайд гарч ирж өөрчлөлтийг мэдрүүлж байгаатай холбогдуулан дэмжсэн гэж улс төрийн шинжээч нар үзэж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн нийгмийн сүлжээний платформоор дамжуулан Санаа Такаичид баяр хүргэсэн байна. За тэд эх сард цагаан ордонд уулзах юм а. За энэ удаагийн сонгуулийн эрс 56% гарсан нь өмнөх сонгуулиас 2% өндөр байлаа. За энэхүү Японы ерөнхий сайд Санаа Такаичигийн тэргүүлсэн эвсэл түүхэн ялалтыг байгуулад байна. Дараагийн мэдээллийг хүргэе. Ираны шүүхээс Нобелийн шагналт хүний эрхийн идэвхтэн Наргис Мохаммадид нэм гарагт 7 жил хагасын хорих ял оноосон байна. За Ираны Машхад хотын шүүхээс түүнд бүлэглэн зохион байгуулсан, хувь дан зохион байгуулсан гэх үндслээр 6 жил, суртал ухуулгын үйл ажиллагаа явуулсан гэх хэрэгээр 1 жил хагасан ял оноосон шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн түүнийг 2 жилийн хугацаанд гадаадд зорчих эрхийг нь хориглож Ираны зүүн хэсгийн бүсэд 2 жил цөлөх шийдвэрийг шүүхээс гаргасан байна. За түүний өмгөөлөгч шүүх хурлыг шудраг бус явагдсан хэмээн шүүмжилжээ. Өдгөө 53 настай Наргис Мохаммадын Иран улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө явуулсан үйл ажиллагаа тэмцлийнхээ төлөө 2023 онд Нобелийн их тайвны шагналыг өртөж байсан бөгөөд тухайн үед тэрээр шоронд хоригдож байсан тул хүүхдүүд нь түүний өмнөөс шагналыг гардаа авч байсан юм а. Наргис Мохаммадын өөрийн амьдралын 13 жилийг хэдийнэ шоронд өнгөрүүлсэн ба хүний эрхийн байгууллагуудын мэдээлж байгаагаар түүнд оноогод байгаа энэ удаагийн шинэ ял нь түүний нийт яллагдах хугацааг 44 жил болгож байна. Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сард баривчлагдаж зоригдох хугацаанд буюу энэ сарын ихээр өсөглөн зарласны улмаас биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй түүнийг дахин хорих байранд нь буцааж оруулсан юм а. Сүүлийн мэдээллийг хүргэе. За өнгөрсөн 7 хоногт Оросын албаны улсын цэргийн тагнуулын албаны генералыг буудсан халдлагыг үйлдсэн этгээдийг Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос баривчлан Москвад шилжүүлэн авчирсан талаар Оросын албаны улсын холбооны аюулаас хамгаалах албаны зүгээс мэдээлээд байна. За хэргийн талаар эргэн сануулхад орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гаригийн өглөө Москва хотын захын дүүрэгт Оросын цэргийн тагнуулын албаны 1-р орлогч дарга генерал Владимир Алексеевыг 3 удаа буудаж хүнд шархтуулсан хэрэг гарсан. За генералыг эмнэлэгт хүргэж хагалгаанд оруулсан бөгөөд түүний гэр бүлийнхний зүгээс мэдээлснээр тэрээр ухаан орж хүмүүстэй ярьж харилцаж эхэлсэн байна. За харин уг халдлагыг үйлдсэн гэгдэж байгаа 60 настай Любомир Корба гэгч Украинд төрсэн Оросын албаны улсын иргэншилтэй этгээдийг Арабын нэгдсэн Эмират улс руу зүгтсныхан дараа цаг алдалгүй баривчилж Москвад шилжүүлэн авчираад байгаа бол түүний хамсаатан болох 2 этгээдийг олж тогтоосон бөгөөд нэгийг нь Москвад баривчилсан бол нөгөө нь Украин руу зүгтж амжсан талаар албаныхны зүгээс мэдээллээ. Түүнчлэн с жигтэн Любомир Корбаг Украиний тагнуулын даалгавраар уг халдлагыг үйлдсэн гэж үзэж байгаа Оросын эрх баригчид мэдэгдсэн бол Киевийн зүгээс уг хэрэгт оролцоогүй хэмээн дээрх мэдээллийг няцаагаад байна. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин с жигтэн баривчлагад тусалцаа үзүүлсэн Арабын нэгдсэн Эмират улсын удирдагч Шейх Мохаммед бин Заид Аль Нахянд талархал илэрхийлсэнийг Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Харин Арабын нэгдсэн Эмират улсын талаас сэжигтэн хэрхэн баривчсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээг байна. Одоогоор Владимир Алексеевийн амь насанд халдах орлогыг зохион байгуулсныг альж талаас хүлээгээг байна. Үзэгч та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэлээс өргөлөө анхаарлаа хандсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандсанд баярлалаа. Баяр таа.